Эзэн богд Чингис хааны өлгийн нутаг Хинтээ аймагт ирээд 8 хоногийн хугацаанд Окторгийн болон Төр Икегийн 15 орчим томоохон үйлийг дүүрэглээ. Хамгийн ихэнд хийсэн огт үгүйгээс Окторгүйг бүтээсэн Хий Чиг Тоос Икегийн үйлийн талаар та ярьж болох уу? За бид 10-аас 11 өдөр Гэтэ энийг хэлэх юм нэг юм билээ. Ер нь бол хүмүүсийнхэн зам болгох гэсэн Монголын газар нутаг байгаа. Улс тархилж үзэхдээ нутаг хашуудаар явж үзэхдээ тэгнэгцээ үйл болоод ирэхээр гадагшаа явж үзэхдээ тийм л заяг татчихлоолоос үгүй гэж. Одоо жишээлбэл бид нар 23 онд баруун аймагуудаар явсан, баруун 5 аймгаар явж үзсэн. Тэгээ өмнө нь Орос, Узбекистан, Кыргызстан, Казахстан гэдгээр явж үзсэн. Адилхан болохоор хөвсгөл булган хойд чиглэл рүүгээ зүүн тайван чиглэл рүү явж хойдол сардгаар явж үзсэн. Тэгмэгцээ бас гадагшаа явж үзсэн. За энэ жил болохоор зүүн руугаа явж үзлээ. За манай хамгийн ихний бол Балдан Бэрээвгийн хэдээс эхэлсэн. За тэгээ Балдан Бэрээвгийн хэдээ бид бол 3 хэлсэн байна. Балдан Бэрээвгийн хэрлэн гол дээр үлээсэн. Тэр хэрлэн хэдэр одоо бид нар чинь одоо манайд авах жоохон болчихсон. Жаас манай нөгөө Окторгоос одоо энэ хэлсэн дараа нэгийнхээ хотод Окторгон ихэн зурм очиж байгаа ч тийм юм. За тэгэхээр хэрлэн өрн ээжийн зүгээр үсээ үлдчихсэн. Хэрлэн гэхээгийн буюу тэнд бид нар амины үйл гэсэн байгаа. Тэгэхээр амины үйл гэхээр ингээд нэг нь ойлгож байгаа. Бүх амийг Хий Чиг Тоосноос гэсэн. Энэ одоо жишээ нь энэ дээр бас дахиад тайлбар хэрэгтэй байна. Их бүрэн 6 зүйлийн хамаг амьтны тусын тул гэдэг хэлдэг юм. Тэгэхээр их бүрэн 6 зүйл тайлбар хэрэгтэй болно л да. Тэгэхээр наран, саран, сүнгээ амтэн амгатай. Үүнийг их бүрэн 6 зүйл гэсэн үг байна. Нэг нь нэгнийгээ үзэлдүүлэн бүтээсэн учраас наран ихэ гэдэг нь Хий ихэ саран ихэ гэхээр Чиг ихэ гэдэг сүн ихэ гэхээр Тоос ихэ гэдэг. Хий Чиг Тоос ихэгээс ам үссэн амин амтэн болоод ангатай бүрдэнэ. Тэр энийг яаж үзсэн хүн бид наран саран сүнхээс бүтсэн амтай амтэн гэдэг зүйлээр наран саран сүнхээс бүтсэн амтай байна. Ам өөр наран саран сүнхээс бүтсэн амтай. Тэгээд наран саран сүнх нь өөрөө бас дахиад өөртөө ам болон гэв бүтсэн. Хий гэж Тоос гэсэн. Ингээд нөгөө дээр нэгээ бүтээж нөхцөлдүүлж нэгээс тэгвэл би болсон юм байна. Тэрний 600 гэж тэгвэл бид Окторгон үйлдэлсэн гэдэг. Дараа Окторгоос Окторгон бүтээсэн гэдэг. Дараа ихтэй таац байгаа. Ихтэй өнөөдөр байхгүй болсон маш олон хүмүүс зэрэг тустай. Тэгжвэж их тийшээ гоё эргэж нөө одоо мөнгө орших гэдэг юм уу эргэж өрөм бүтээх хэмээн болох учиртай шүү дээ. За тэгэхээр их дэлхийд байхгүй болсон олон өв сургуулийн амиг, олон гол мөрөн шанах болсон амиг, олон эрдэнэсийн чуулганы олон амины болоод амьтдын амиг мөн магадгүй олон төрлийн болсон. Баг ястангууд гэдэг нь ортог омгийнхан байгаа л байх. Тэгэхээр тэр бүхний
цаад сэргээж бий болгохын тулд аминаас нь эхэлдэг юм байна. Тэгэхээр амиа бүтээхийн одоо аминаас нь эхлэхийн тулд нөгөө амиа бүтээсэн хий чи тоос гэдгээс эхэлдэг юм байна. За тэгэнгүүт хэрлэн эхэ өөрөө огт үгүйтэй ямар холбоотой вэ гэхээр чи эхэгийн одоо орон төлөөд болж шүү. Тэр хэрлэн голоор дамжаад хэрлэн голын анаар дамжаад хэрлэн голын ашаанаар дамжаад манай их дэлхийд маш олон амины чиг сэтвэд гэж хэлдэг тийм би болж байна. Тэгээд хэрлэн дээр одоо чиг өгөөс одоо тэнгэрийг бүтээсэн. Тэнгэрийг амин одоо би бүтээсэн. Дараа нь сан сүмхийн бүсдэлхийг энэ газар шороод бүтээсэн. Чиг гэхээ эцэг дуудан болгосээс за дараа нь ер нь бас ташин зэрэг бидний амины үйл хязгаарнаас гэсэн мэтлэр 23 оны 5 сард их газрын чулуу гэж их газрын чулуу биш шүү дээ. Их газрын чулуу гэж нэртэй чулуу хэрмнүүдтэй газар байдаг шүү дээ. Баг газрын чулуу их газрын чулуу. Тэр их газрын чулуун дээр очиж амин гэхийг үлийг авах гэжсэн. Тэндээс манай амины үлгэр эхлэлтэй болоо явцсан. Тэгээд тэрний дараа чинь тэрний өмнө чинь бид нар болохоор 13 алтай руугаа явдаг бас амины үлгэр хийжсэн. Ер нь бол манайхаа маш их амины үлгэр хийдэг. Байгаль сэргээх зүйл. Одоо тэгээд үзчих. Амин одоо эрчим амин орнзай амин дээр дутаахгүй байх зэрэг нүхэн сэргээх зүйл. За тэгэнгүүт дараагийн үйл бид Балдан бэрэг гэдэг нь байсан. Тэгээд Балдан бэрэг хийдээр бид өнөөдөр 3 үйл хийсэн. За ямар 3 үйл хийсэн бэ гэхээр нөгөө Балдан бэрэг хийдээр би их үйл хийсэн. Тэгээд Балдан бэрэг хийдээр дахиад галын хэмрийг хийсэн. Дараа нь бас 13 сард 13 жилийн цаг одоо болгоно тулаа гэж чаар тэр шиг 13 жилийн дээр их хасан одоо цаг хугацааны чинь тайминг ингэдэг юм аа. Цаг хугацааны багаас цаг хугацааны дунд бас цаг хугацааны их хас гэж яригддаг байхгүй юу? Тэгэхээр цаг хугацааны багаас ихтэй чинь нөгөө минутны өдөр сарын өдрийн цагийн хормын гэдэг баг 5 басыг цаг хугацааны баг 5 бас гэдэг. Тэгээд тэрний дээр жилийн мянганы гэдэг нэгэн цаг хугацааны бас. Тэгээд дээшээ яваад галын нэрнийг явуулахаар цаг хугацааны их хас гэж яригддаг байхгүй юу? Тэгээд бид нар чинь одоо манай дэлхийг энэ байдлаар удах юм бол баг галын үйлхээр тийм шатандаа очиж бид нар дэлхийг сөнөөч гэсэн гэдэг нь сүрүүлж гэсэн байгаа шүү дээ. Байгалийн давшилт үзэл маш их ихсэж байна. Тэгээ одоо яг одоо ингээд зогсоох юм дэлхийний юм монголыг зогсоохгүй дэлхийнхаа эрдэнэс баялагийг дуусгах гэж. Дэлхийнхаа гол мөрөн будаг шандыг бузарлаад боглоод дуусгах гэж. Дэлхийнхаа агаар мандлыг хордуулаад одоо олон давхаргуудыг ацооны давхар шиг олон бодох давхаргуудыг нүүчгүй цоолоод ингээд хүн өөрөө өндөрлөгтөн өөрөө хүнсний эрүүл хүнсний хоол хүнсний хэмжлэг болсон. Хүндрэлтэн өөрөө амьсгалах агаарынхаа төлөвлөлт авчихсан. Хүндрэлтэн өөрөө өвчний уурхай болсон. Хүндрэлтэн өөрөө оюун санааны хөгжлөлтөд хүн дараатлах болсон байгаа шүү дээ. Хүн бүхийн төлөө амьдарч байна. Сүдгийн төлөө амьдарч байна. Байгаль бүхэн байгалаараа нь байгаа нэг бүх хийж байгаа шүү дээ. Энэ чинь нэг утгах юм бол дэлхийг хүндрэлтийг саяын гэрүүлж ингээд дийлэхгүй бол дэлхийг бидний устгахын тулд дэлхийг галын нөлөөлөлтөд тийм л айхтар байгаа шүү дээ. А гэтэл яг энэ удаад талаа дэлхийн галыг нөлөөлөхгүй гэсэн зорилго байгаа. Тэгэхээр гэхдээ дэлхийн галыг нөлөөлөхгүй гэсэн зорилго байгаа ч дэлхийг одоо бүрэн бүтээн авч үлдэхийн тулд өөр эрхсүүдээр өөр нөхрүүдээр мэрсүүдээр галан юулж үжиж
одоо манай дэлхийн амьдралыг авч үзэх тийм бас зорилго байгаа юм билээ. За ямар ч гэсэн тийм галвын үндэстэй юм шиг. Галвын их таван хасын үйлдвэрүүд галвын үндэстэй үйлдвэрлэдэг үйлсэн байгаа. За одоо би тэлэрэнгүй яхаа болоод юугийн дээр та дахиад нэг хийх гэх юм чадахгүй юм. Тэгэхээр нэг юм болоод та хийх гэж үг юм. Амин ихэгийн одоо үргэлж басан хийх гэж үг юм яхаа. Жишээлбэл чиг гэдэг ч хэлбэр. Өвс төрлийн ади. Янз янзын дэлхийд байгаа маш олон төрлийн амьтдууд байна. Бичил амьтдууд байна. Энэ бүхэн бүтээ өөрөөр амьтаа бөгөөд ам болгонд нь өөр төрлийн чиг, өөр төрлийн хин үтгчтэй болдог. Тэгээд хий орон зайнууд дотор өгөөд асар ариун их байдаг. Тэгээд за одоо жишээлбэл би нэг жишээ аваад ярил л да. Хий ихээр бид нар ингээл чулууны амийг бүтээсэн хийг өссөн тийм төрлийн өсний амийг бүтээсэн тийм хүүхний амийг бүтээсэн тийм шорооны амийг бүтээсэн тийм хүний амийг бүтээсэн гэж хаад ингээд хийхний үлээсэн шүү дээ. Тийм дотор жишээлбэл хүчилтөрөгчийг ихэний үлээх хүчилтөрөгчийг хийн шүү дээ. Тэгэнгүүт бас дахиад өөрсдөрчийг хийн. Одоо юу амийг жишээлбэл дуудаж ирүүлсэн шүү дээ. Тэгжээж нөгөө агаарын орон зайд байгаа хүчилтөрөгч буюу хүн болоод ан амьтныг амьсгалахад хүрэлцэх үед хэмжээний хийнүүд ариун ихээр бий болно. Тэр хийнээс нь нөгөө амьуудыг бүтээгээд нөгөө амьууд нь амьтдаа бүтээгээд усруудаа бүтээгээд хат чулуугаа хийм болгоод юм. Хэмжлээ ингэж явах юм байлээ. За тийм байдлаар нэг чулуу байдаг гэдэгтээ нэг эрдэнэ чулуугаар айлгаа. Тийм чулуу тийм одоо Джонштейн тийм одоо болор гэж ингээд хэлдэг тэр хийгээ явсан шүү дээ. Тэгжээж энэ чулуу бүхнүүд өөрөө чих тоосны нэглээс бүтсэн гэхдээ олон төрлийн хийнээс, олон төрлийн чигнээс, олон төрлийн тооснууд бүтсэн байгаа байхгүй юу? Тэгээд хооронд нь нэгдүүлээд за энэ төрлийн нэгдүүлэх юм бол ийм чулуу, энийг нэгдүүлэх юм бол ийм хав бүтдэг, энийг нэгдүүлэх юм бол ийм асар бүтдэг, энийг нэгдүүлэх юм бол ийм боржин бүтдэг гэдэг ч юм уу те. Энийг нэгдүүлэх юм бол ийм базальт бүтдэг. Тэгэл явуулсан шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд хийсэн. За 13 сансар гэдэг болохоор түрүүний яснаар 12 жил гэдэг чинь зөвхөн жилийн хэмжүүр байгаа шүү дээ. Жилийн хэмжүүр. Жилийн чинь цаан жаргын дээр одоо ингээд том цавцаанууд яваад байгаа. Тэгэхээр 12 жил гэдгийг ойлголтын цаана 12 жилийг нөхцөлдүүлэн бий болгож байгаа октябрийн 12 та жил гэхээр арай жил гэдэг ойлголт биш байна. 12 дээд эцгийн дээд эзэм эрхүүд сэрсэн байгаа л да. 12 жилийн монголчууд 12 дээд эцэг гэж дэрдэг. Тэгэхээр дээд эцгийн чинь дээр дахиад дээд кенер байгаад байна. Цогтойгоо октогөр байгаа хөвөд явсаар октогоор хөвөд явсаар. Тэгэхээр тэднийг дуудан ирүүлж ээжил нөгөө 12 жилийн үрсэн олчрээ штэ. Жишээлбэл одоо за одоо хулган жил гэж бодоход хулган жилд яаж байгаа. Төрөл төрлийн амьуудын дэлхийг бий болж байгаа бодож байгаа. Төрөл төрлийн бичил амьтдууд төрж мэдлж одоо өгдөж байгаа. Олон төрлийн ус урмлууд ургаж төлжж байгаа. Олон наст ус урмлууд ургаж байгаа. Хүн бид төрж мэдлж байгаа. Ан амьтад төрж мэдлж. Энэ болгон ч өөрөө жишээлбэл хулган жилийн өрсүүд болж байгаа. Тэгэхээр бид нар хүссэн хүсээгүй хулган ихээгээс хамааралтайгаар бий болдог. Тэгэхээр нөгөө жилийн цаана байгаа 13 дэлхийг оруулаад буюу тэмээжид оруулаад 13 сансар ихэгээ үлээ хийсэн байхгүй юу? Утга нь бол уг нь нэлээд гүн утга ингээд логикоор сэтгэж гүн ухаж байж миний ярьж байгаа нэг зарим хүмүүс ойлгох, зарим хүмүүс ч аваа шууд ойлгох боломжтой байгаа л да. Огторгон үйл яригадаад байгаа учраас октябрийн үйл яригдж байгаа учраас нэг октябрээс окторгон ертөнц одоо тэнгэр бүтсэн гэдгээ ихсээ тунгаачвал
бас ойлгох боломжтой л доо. Мгм. За ингээд нэг 3 үйл хийсэн байгаа. За. Галвын үдтэй гэхлээр чинь нэг альва галвыг эхлүүлэхдээ галвын тоглол ингэж явагддаг гинэ. Мгм. За ингээд галав юулуулах ингээд за одоо галав юулуулах гэдэг чинь ийм ойлголтууд байгаа шүү дээ. Жишээлбэл солирын их хэмжээний солируд дэлхийд дуугаад галав юулдаг. Их хэмжээний үерх болоход галав одоо үргэлжилсэн усан бороо ороод хэмжээний үер болоход дусан галав юулдаг. Их хэмжээний галт уусууд ингээд одоо зэрэг галт уусууд ингээд их халт болоод тийм үү. Энд тэмдгүүн нь одоо галт тоолууд нь дэлгэр байдаг. Энэ хөрш шорон өөрөө ингэж шатаад ингээд ирэхлээр энэ хөрш шоронд байгаа олон нөгөө нүүрс гэдэг олон халуун илчлэг чанартай юмуд биш үү? Баялгууд биш үү? Эдгэр чи өөртөө хүртэл ингэ ахалж юм. Одоо жишээлбэл шарын голын урхаа чи өөрөө ингэ шатаад явдаг шүү дээ нүүрс нь. Тэр шиг энэ нүүрсүүд нь өөртөө шатаад ингээд энэ тэмдгүү битүү ингээд хойн төмөр гараад ингээд эхлэх нь галан байхгүй юу? Тэнгүүд бас нөгөө хэмжээний нөгөө ингээд газар хөдлөлтийн бол бас бий болж байгаа галууд бас байна. Газрууд хагараад уул хайрхтууд чинь мурж өмөртэй хан савд том ороод ирээд. Тэгмэжлээ ингээд олон төрлийн галууд байна. Багш оюун санааны галуу гэж байх уу? Тэгээ бас ийм галуу. Их мөслөгийн галуу гэдэг байгаа шүү дээ. Мөсөн галуу гэдэг. Оюун санааны галуу одоо бид нар бий болчиход байна шүү дээ. Оюун санааны маш хүчтэй дороотлол гарч байгаа. Амтнаасаа дор болчиход байна шүү дээ. Амтэн хүртэл одоо нэг байгалийнхаа зам цогцолгоо дороо амьдарч байгаа шүү дээ. Нэг нэгээ арай төж барьж идэхгүй одоо өөрийн гэсэн зүй тогтлороо тийм үү өвчтэй одоо сэрэг зэмээ идэгч гэдэг юм өвчтэй ан амьтдаа идэж хороодог энэ гэдэг чинь өөр ойлголт байгаа шүү дээ. Багчин амьтдын тухай ойлголт. Тэр чинь цаана зүй тогтол нөр. Тэгсэн чисэн амьтд үр төлөө хайрладаг, амьтд нэг нэгнээ хайрладаг, амьтд бас маш их тийм өвчин нэмжин хүнийг бодох юм бол тийм сэтгэл зүйтэй. Өнөөдөр хүн бид нар тэрнээс долоонд орчиход шүү дээ. Тэгээд амьтад байгальд ямар хор хуршиг тариад та энгийнэ бодоо хартаа. Амьтад юу өчс сүтгэхэд та ямар өв сонголыг зулгаач яа та ямар гол болыг ширгээгээд та. Гэтэл эцсийн дүндээ хүн бид өнөөдөр тэрийг байгаа бүхнийг сүтгэж шүү дээ. Тэгэхээр эн чинь бид нар оюун санааны галга юултанд орчихсон байгаа. Тэгээд одоо ингээ ухааруулах гэдэг хэмжээний соён гэгэрүүлэгч нар гэдэг юм уу гэлээдэнгүүд спорт боттууд эсвэл одоо гэдэг бэлгийн одоо тань мэдхгүй бэлгийн багш нар гэдэг юм коуч нар ингээ олноор төрж штеп. Тэгэд ингээд байхад ухаарахгүй, танин мэдхгүй, сэхэрхгүй, гэгэрхгүй байх юм бол оюун санааны галгын үрэлттэй болно дээр суурлаад ямар нэгэн байдлаар хүнийг үгүй хийх тийм хатлага бий болно шүү. Тийм шаардлага зүг зайлшгүй гарна. Яагаад гэвэл дэлхийг бүрэн бүтэн авч үлдэх бүрэн бүтэн авах. Од тэнгэр өөрөө од тэнгэрийн эзэд өөрсдөө огт үгийн эзэд өөрсдөө. Дэлхий ч өөрөө огт тэнгэрийнхаа буюу огторгойхаа төв цэг нь бос болж явдаг учраас яа харахгүй бүх тэнгэрийг огторгойг авч үлдэхийн тулд дэлхийг хамгаалахаас өөр аргагүй. Тэгээд дэлхийг сүйдгээд байгаа хүмүүс нэг оюун санааны дороотлолд орсон хүн юм чинь хүн төрөлхтөө устгах гасуур зам байхгүй шүү дээ. За тиймхүү. Тэгэхээр нүг галын юудын ихийг ингэдэг юм байна. Одоо альва галын эхлэл гэж юу гэдэг юм бэ гэхээр шинэ амьдралыг дэлхий дээр одоо шинэ амьдралыг бий болгохын тулд гал юудлэлтээр шинэ амьдрал эхэлдэг юм гинэ. Тэгэхээр нэг галын эхлэл үйл хийсэн шүү дээ. За тэгж байна. За тэгэнгүүт бид нар дараа нь цаашаа явах одоо онон бүрэн дээр очсон. Тэгээ онон бүрэн дээр очоод өдөржин да тэндээ хоноо тий байгаль гэх юм. Онон бүрэн дээр бид нар юу хийсэн? Байгаль экгийн үйл хийсэн. Тэр байгаль экгийн үйл гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр байгаль бүхнийг бий болгосон оройгүй эрдэмтэн гэдэг юм уу? Огтүгүй дотор оройгүй гэдэг бас ойлголт байгаа байхгүй юу? Оройгүй их эрдэмтэн, оройгүй их эрдэмтэн гэдэг нэг үгдээ зүйл байдаг тийм үү?
тэр шиг тийм оройгийн хэмжээ гэхийн аргагүй тийм их өндөр эрдэм мэдлэгтэй хүмүүс ч л нэг энэ байгалыг буюу байгаа бүхний бүтээхдээ маш гоё цогцоор төгс төгөлдрөөр яруу тансгаар бүтээсэн. Бүр энэ отод тэнгэрийг тэгж томоор нь бүтээсэн ингээ бодлоо бид нар ганц байшин барихад яадаг вэ тийм үү? Яг эдэн давхар ганц байшин байхад хичнээн олон эрдэмтэд ордож байдаг. Нэг ганц одоо тийм тийм тоо байхад тийм маш олон эрдэмтэд юмдаас хаагээд зураг төсөл хийгээд маш олон оюун ухаанаа уралдуулан байж хийж штеп. Гэтэл ингээд төсөөлөд бодлоо одод тэнгэрийн оддыг одоо авторгуутай хамт ингээд бүтээчихсэн. Тэгтээ маш төгс төгөлдөр яруу тансгаар цогцоор нь багцаар нь нэгнээ огт хатгахгүйгээр ингээд онцлон тийм байдлаар ингээд бүтээчихсэн шүү дээ. Энэ чинь өөрөө дэндүү агуу зүйл биш юм. Тэгэхээр энэ дэндүү агуу юм байгалыг бүтээгч нарыг урлагч нарыг шаглагч нарыг тэгээд тэрийг дахин ирж сэргээгч нарыг байгаль эхэй гэж нэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр онон гол дээр байгаль эхэй гэсэн яг онон гол нь өөрөө огтүгүйтэй холбогдохтой огтүгийн оройгүй экэнэрийн оюун ухааны үүрэг орд өргөө харштай гэдэг нь холбогдож байдаг. Тэндээс нөгөө нэг байгаль эхэгийн шаглагч нар, урлагч нар, бүтээгч нар нь онон голоор хэмжигнэж дэлхийг нэг цагаар шаглаад урлаад үзэсгэлэн төгөлдөр болгоод гоо сайхан одоо гоо оюмсаг болгоод цогц болгоод буцтгэл юм байдаг тийм. Байгаль эхэгийн оршихуй болсон онон мөргийн жигээ Монголчууд тэгж дээдлэх юм билээ. За дараа нь дэлгүүн болдог дээр бид нар ирж гурван том үйлэг дүүргэсэн тийм. Тэгэхэд тийм дэлгүүн болдог дээр бид нар чинь 5 ер нь бол яг хинт дадлал очоод бид 5 үйлсэн шүү дээ. Тэгэхээр дэлгүүн болдог дээр очоод бид юу хийсэн бэ? Багтаад огтгүй өнгөлсөн. Огторгуу дотроо огторгуу нүгүүд ганцхан зүйл байдгүй юм тийм үү? Оройгүй тэгэл энэгүй хэмжээшгүй цаглашгүй ямар ч олон анимашн бол хэмжээстүүд байдаг юм тийм. Хязгааргүй өндөргээд за тэгэнгүүт ингэсэн огт үгүйгээс одод тэнгэрийн бүтээгч нарын дунд агуу их зүн бэлтгэн бас байгаа. Өөрөөр хэлбэл Чингис хааны 13 дээдсгийн зүн гэдэг том ойлголт байдаг л да. Яаж дэлхийг засаглах хүмүүний агуу их оюуны өндөр чадвартай зүрх-сэтгэлийн өндөр боловсролтой зөн бэлгийн гүн гүнзгий сэрэмсэртэй гэх юм. Тийм болох шаардлага байдаг юм байлээ. Тэгэхээр нөгөө эрдэмтэн мэрэгдгийн чинь дунд их зүнчнэр гэдэг албат байгаа тийм. Тэгээд тэр агуу их зүнчнэр 90 галбаар нь зүнж штэ. Тэнгэрийн хувь заяа зураг төрөө. Тэгэхээр тэр зүнчнэр буюу 13 дээд Чингис хааны их хаан болгосон 13 дээдсэг өөрийн гэсэн 13 зөн эзэнтэй байгаа. Зөн эзэнтэй байгаа. Тэгэхээр тэднийг дуудан болох. Эзэн болох гэсэн. Тэхийн тулд нөгөө нэг одоо жишээлбэл 13 их зөнгийн эзэдийн орон зай олшгүй байдаг л да. Жишээлбэл тэдний хаанаас эхэлдэг вэ гэхээр Алхам арлаас эхэлдэг юм. Алхам арлын Шаманкагийн хад байдаг. Тэн дээр 13 цаанс их тагцсан байдаг шүү дээ.
тэрний чинь цаана 13 сүүн гэж буюу зөвгийн хичээлийн одоо бэлэгдэл буюу эхлэл тэндээс ихтэй байдаг. Тэгээд байгаль талаас ангар мөрөн буюу ангир мөрөн, ангир сүмний ангир сүм гэсэн утгаар ангир мөрөн гараад ангир мөргөөсөө цаашаа Лена мөрөн, Элисэ мөрөн гэдэг ингээд гараад байгаа. Тэгээд дэлхийд ямар ч байсан 5 тэр таньсан 13 том зөмгийн эцдүүд цугдаг 13 том мөрөн гэдэг сүм. Тэр мөрөнтэй тэр 13 зөм ихэнээр холбоотой. 13 дээд эцэг шиг угаасаа тийш холбоотой. Дахиад дээр нь 13 дээд эцэг нь дээд огт үгийн зөм ихэгийн бодол судлах газар дахиад 13 тэр мөрөн байдаг юм билий. Тэгэхээр 13 мөрнөөр дамжуулаад 13 зөм ихэнэрийг бодлон муулгасан. Тэд нар яах вэ гэхээр ба Чингис хаан шиг агуулх үйл хэрэгтэй. Чингис хаан түүний үйл хэрэг нэгдэх дэмнэх хамтрах тэр хөх нуруутан үстэй зөм билгийг нь хөвлөж өгөх зорилготой ирж байгаа. Тийм том үйл тэгж л их агуулх зөм билэгтэн зөмчдөг болж ижил дүгийн үйлдэл дэлхийд 1000 хүн хэдэн сая жилээр тийм үү. За огторгой ертөнцтэй мөнх орших тийм боломжийг гэдэг юм үнцгийг л нөхцөлдүүлэн бий болгох гэх юм байна л да. Эзэн нь олж иж таньдаг байна шүү дээ. Тэндээсээ зүг чигээ авч иж зүн кегийн тэр агуу эмгдээс эцдээс зүг чиг захаас айлтар сургаал одоо зарлиг бошгоон авч ижиж төрөө байгуулдаг. Төрийн хаттан мэрэгдэн цэцтэй. За тэгэнгүүт зүүн эрхээгээ үлээх тэгж хийгээд тэгэнгүүт онгон зөнгүүд бидэрт өх нуруутан биднэрт өөрийн онгон зам байсан. Анх ангтай болчихсон тэр цагаас адил. Түүх байгаа штэ хүн төрөлхтөнд дандаа өнөөх шиг ингээд бэлэг ертөнцөө хаачихсан арга ертөнцийнхөө нэг харсан тавьснараа бүх юм хэмжлэг тийм байгаагүй штэ. Дэлхийн өндөр хөгжил сайн хэмжлүүдийг олон олон удаа төрөлхтөнд бий болгож явсан. Тэр цагт энэ зүм экенерийн үйлийг асар ихээр дэлгэрж исэн баггүй. Тэгээд дэлхийд дахнаар ингээд уугуул иргэдтэйгээд хөх нуруутан хаасаагүй гэж. Тэр нэг энэ зүм эрхээгийн үйл хэргийн цаана яах вэ гэхээр тэр уугуул буюу мангтай нарт анхнаасаа тэнгэрээс заяагцсан, дэлхийгээс байглаас заяагцсан тэр онгон зөнгүүдийг хүчээр цотод сэрэх гэж байгаа. Тэгэнгүүт өссөн хүсээгүй маш олон үндэстэн ястангууд гэдэг юм уу хүн төрөлхтөнгийн баг төгсөөр ингээд бэлэг ертөнцийн тэр чадамжуудын гэдэг юм зөнгүүд нь сэрээд нэрээ бид болохгүй зүйл хийгээд байгаа юм. Нэрээ бид чинь юу вэ гэх нэг шал өөрөөр амьдралыг харах, ертөнцийг өөрөө үзэх тийм үү. Амьдралын утга учирыг шал өөр зүйл байдаг гэдгийг олж таниа. Тэгээд зэн сониндоо хөтлөгдөж зөв чиглэлгүй гарах, зөв зам дээр гарах. Тийм үйл хэлж байгаа байхгүй. Зөв экенерийн цэсний гол зорилго нь дуудаж болгосны хүмүүсийн гол зорилго нь. За тэгэнгүүт өсөн аялгууд экегийн үйлсэн шүү дээ. Яагаад гэхээр нөгөө гол зорилго маань угаасаа хүн төрөлхтнийг аль нэг улс үндэстэн манлайлах байхгүй. Одоо эрх мянган гэж хэлээд байна. Тэр манлайлагч улс үндэстэн төсөөлсөөгөө монголчууд байх байхгүй да. Тэнгэрийн цаг ирсэн учраас. Тэгэхээр хувь монголчууд манлайлахын тулд өөрийнхөө төрийг байгуулах нь тодорхой. Тэр төрийг байгуулахын тулд яадаг вэ?
төрийн өсөн том үйл хэрэг гэж байна. Тэрийг одоо алтан дээдийн айлгуулах тусаар төрийн 8 цагаан айлгуу, төрийн 9 айлгуу гэж нэлээд нөгөө 8 цагаа дээр юугаа нэмждэг, сүн айлгуугаа нэмждэг. Тэгэнгүүтээ сүн айлгуу, орчлонгийн сүн айлгуу, дэмжийн айлгуу, андын айлгуу, эзэн эрхийн айлгуу, Монгол айлгуу, эцсийн айлгуу, нэрвт бүрхүүний айлгуу, нэрвт экцэстэй айлгуу, тэнгэрийн айлгуу гэсэн ийм 9 багц одоо айлгуунд 9 цагаан сүлдээ, 9 хар сүлдтэйгээ, 9 бүх сүлдтэйгээ дахин дээдлж бийж энэ 9 айлгуун үйлхээр хийгдэж цагаанаа дээдлсэн тийм үү? Хараан номхотгсон, хөхөөрөө засагласан тийм их Монголын төр байгуулах учраас төрийг байгуулах суурийг тавьж өсөг айлгуу икэгийн эцдийг Кенриг дахиад төрийн хөлхийд буюу Дэлгүүн Монгол Чингис хааны мэндэлсэн тэр хөлхийд хөлхөөр дамжуулсан болох юм хэлсэн. Тэгээд икэ моногоо тэгээд түүний дараа юу болох гээд байгаа юм гэхээр Чингис хааны төрөөс 13 дээдсгийн зөвхөн Кенриг Чингис хааны төрийг өсгөн байгуулсан, төрийг бондолсон төрийн 9 айлгуу Кенр гингүүд дараа нь икэ Монгол икэгийн эцэлтэй ягаад их Монголоос байгуулсан. Их Монголоос байгуулсан. Байгуулалтаа икэ буюу окторгуугаас эхлэлтэй окторгуй дээр окторгуун төртэй холбогдох. Тэр төрийг икэ Монгол икэгийн хийсэн л дээ тий. Сонирхож асуухад 13 дугаар зуунд их гээд их Монгол улс гэсэн бол одоо энэ зуунд их гээд икэ Монгол улс гэж байсан. Икэ Монгол улс гэж байна шүү дээ. Икэ Монгол улс. Тэрийг яа их бууруулж хэлээд их газрын чулуу гэдэг чинь яг бүгд икэ Монгол икэ газрын чулуу. За икэ Монголын хэлсэнтэй Монгол улсын тэгээд икэ Монгол улсыг төрийн үндсийг төрийн эрдэнэ икэнүүдийг тогтоолсон шүү дээ. Икэ Монгол улс байхад зүгээр Монгол улсаас арай нэг өөр төвшний эцнүүд иржээж икэ Монгол улсыг байгуулсан шүү дээ. Тэгэхээр икэ Монгол улсыг тэр үедээ байгуулж иржсэн. Одоо энэ үедээ байгуулах тийм төрийн дэцгүүр дуудан болсон л та. Икэ Монгол улсын тухай ярихлаар дэлгэрэнгүй том юм ярих болчиход байна л та. Монгол гэдгээ тайлбарлах, икэ гэдгээ тайлбарлах. тэрийг төлөвлөсөн. Икэ Монгол икэ гэдэг яагаад хоёр талд нь икэ да яагаад дунд нь Монгол гэдэг юм энийг маш томоохон дэлгэрэнгүй тайлбарлах шаардлага гарна шүү. За Тэгэхээр икэ Монгол ардлын икэ гэдэг нь бол икэ Монгол их Монгол улсын чинь дээр бас нэг икэ язгуур байгаа шүү дээ. Икэ байна. Тэр утгаар нь икэ хэлчихэж байгаа. Эсвэл гэж ярьж байгаа шүү дээ. Монгол улс байгуулагдсан үн одоо дахиад байгуулах үн. икэ Монгол улсыг байгуулах икэ Монгол улсын дээр оршиж байсан, окторгууд орж байсан икэ нарыг эргүүлж ижил их Монгол улс нь байгуулагдаж ирсэн шүү дээ. Тэдрийг өрн залстай орж байсан. дараагаар нь Чингис хааны хөвшөөнөөс айдас авсан тий. Тэгсэн. Дараа нь 3 нуурын Чингис хааны хөвшөөнд орчив. Чингис хааны хөвшөө өөрөө окторгуун хүчинд орн амьлуулсан л та бид нар. Яагаад гэвэл Чингис хаан бол 99 тэмэртэй одоо амьтан шүү дээ байсан шүү дээ.
Тэгэнгүүт нэг Чингис хаан өөрийнхөө одоо огторгойн хэмжээнд хийдэг өөрийнх нь үйл хэрэг гэж байгаа шүү дээ. Мөнх тэнгэрийн хэмжээнд хийдэг үйл хэрэг, хаан тэнгэрийнхаа хэмжээнд хийдэг үйл хэрэг ингээд өөр шатлалтай үйл хэрэг байгаа шүү дээ. Тэгэхээр огт үгийн ертөнцтэй гэдэг юм огт үгүйдээ Чингис хаан ямар үйл хэрэг хийх ёстой вэ? Ямар үйл хэрэг хийх? Ямар одоо Хэн нарын хүчиндор Чингис эзэн үлийг хийж авсан. Тэгэхээр тэр холбоосыг хийж өгсөн шүү дээ. Эхлээд очихдоо. Тэгэнгүүтээ нөгөө бидний түрүүний 3 үлээр тэр холбоос нь хийсэн баггүй. Гэ мангаа бол ихэд ирээд Чингис хааны холбоос нь хийсэн шүү дээ. Тэгэнгүүт бид нар бүржүүлгүүтээ Чингис хааны өдгөө харж агаад Чингис хаанаас мэлмий хүчин хаан эзний Чингис эзний үйл хэргийг хийхдээ ашиглах мэлмийн хүчийг мөн зүрхний хайрын хүчийг авсан шүү дээ Чингис хаан. Мөн бас нэгтэй тэр огторгон үйл хийх гэдэг юм чинь огторгон үйлийг хийх чадaltaй зарлагтай нөгөө зүүн гарынхаа нүжний хүчнээс бидэрч өссөн шүү дээ. Өөрсдөө тэнгэрийн үйл хийх гэж байгаа болохоор тэр хүчээ тэр огторгон үйлдээр үйл хийхэд дөөцхөөц тийм сасаа гэх юм хийх үйл хийхэд зориулаад удам модныхон үсийн төлөөлөлт зориулаад өссөн. Тэр бол гайхамшигтай сайхан байсан тийм. Машгай мэдэрсэн бүгдээ машгай мэдэрч огшиж бахарсан талархаж саваа эзэн Чингис эзний итгэл боожирсан тэгэхээр бахарсан л ба бусдын ба бас зарим нэг нь хариуцлагацсан зарим нь атгаа өчгөө тавьчихсан. Заримийнх нь бас зүйлсэл тусгийсэн байлгүй дээ. За тэгээд оройн бид нар нөө бодомжир цэцний үлийг тий бодомжир эзний үлийг өсөн өнгүүлэлээр нь очсон. Тэр бол Түркийг хийсэн. Тэгэхээр Түркийн үйл гэхэлэр юу гэсэн үг гэхээр дахиад оройгүй огторгууд чинь өөрөө оройгүй гэдэг орон зай байна. Өөрөөр хэлбэл огторгүй оройгууд мэдээж юу оршоо төрөнд оршиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр Түркээс дэлхийд анхны төрийн үүсэл боломжийг, буйрыг, үүслийг, үндсийг, зарчмыг, жаягийг, засгийг тогтоож авсан үеийн боломжир эзэдүүдийг өрн залгах болсон. Одоо алтан дээр үний ажил судар дээр байгаа л та уман жил Монголтай нар өөрийн гэсэн айл ухаанд хамтын хариуцлага гэгэрл төрийг байгуулах оролдоод тэгээд 100 жилийн дараа буюу 100 мянган жилийн дараа арай гэж нэг анхны тийм төрийн тогтолцоо гэдэг зүйл рүү орж ирсэн. Тэгээд энэ дээр бичсэн байгаа шүү дээ. Бомн эхлээд нөгөө нэг уулгын гэдэг бүхний мэддэг чинь юм байжээ гэдэг. Тэрний дараа түүнээс нөгөө бусдыг өмөлөж бүхэн төржээ. Бүхнээс буханчир бүхэн төржээ. Буханчир бүхнээс бодомчир бүхэн төржээ. Бодомчир бүхнээс бодондаа чуур төржээ. Бодондаа чуур 3 жилийн бүслэн биелүүлж ноён болжээ гэдэг нь маш их нөгөө хоорондоо олон гал отог омгийнхан ингээл амьдрал хоорондоо нөгөө ихэрхэл бүх авир гаргаал нэг хүч үзүүлээд байр үзүүлээд бүртээ өчгөөгаа дээрлээд хоол хүнсийг булааж аваад ингээд нэг хагаралцсан олон амьдрал байсан одоо орон байсныг буханчир бүх төрж жаах одоо нэг олон бухнууд хэдэн дэшээ хараад хоорондоо харалдаад байсан заримыг нь өөртөө өөр өвдөрдаад буханчир болоод нөгөө олон жижиг буюу
хоёр тунгуудыг жаахан ингээд нэгдүүлэх юм одоо тийм шатанд орсон бай. Тэгэнгүүт нэг за одоо юу гэх 100 ав байлгаад 100-уулаа нэг овгийн толгой батлагчтай байгаа шүү дээ. Овгийн толгой шүү дээ. Тэгэнгүүт толгойлагч алгана нөгөө овгийнхтайгаа хэрэгэд ингэж хагаралтаж тэгэл жоохон буураад ингээд дэрлэж хоолноос газар нутгийн гэдэг юм олсон холцыг булааж авч амьдэрч ирснийг тэгж хэлж байгаа шүү дээ. Бухан өртөө байсан. Тэгэнгүүт буханчир зантай хөгөөгөн төрлөө гэдэг нь нөгөө арай нөгөө хүчөө бовчтой болон готоо жижиг нөгөө овгийн ахлагч нартай жижиг ов батгуудаа хоорондоо өөртөө нэгдүүлсэн. Тэгэнгүүт тэндээс бодонжир төрлөө гэдэг нь нөгөөдүлийг чинь жаахан хэмжлэлтэн нэгтгэхээр арай ингээд хүчтэй нэгтгэгээд үйлдэл гэдэг юм. Ингээд нэгэндээ ирэхэд байж болох юм байна. Бас жаахан ингээд дээр цагтээ нэгцэстэй байгаа. Нэг арай нэг өөр ингээд энэ цагийнхаар ачсан маяг гэдэг юм заа. Тийм байдал руу шилжүүлээ. Тэгээд нэг бодонжир төрчөөд дараа нь жинхэнээс бодондаа чуур төрөөд ноён боллоо гэх юм. Өмнө жилийн хүссэн билүүжлэр харьцангуй тэгш хэрэгтэй, тэгш байдалтай. Харьцангуй нэгнээ хүнддэг. Харьцангуй ив лиг сахидаг. Харьцангуй ингээд нэг хэсэг нь ахлагч нар одоо хаа маягийн болоо, ноён маягийн болоо тий. Нэг хэсэг нь ноёндоо захирагдаад, ноён нь болохоор бүх овгтуудын эрх ашгийг ижил тэнцүү тавиад. Ингээд нэг төрийн анхны дэвлоо төрийн ихний суурийг тавьсан гэсэн санаа. Тэгэхээр одоо ч гэсэн бид нар тийм хавьтай амьдарч байгаа. Энэ олон улсууд хоорондоо өөр гэсэн одоо ус үндэстнүүд ингээд оршоод байна шүү дээ. Тэгээд ингээд маш их сандар. ашиг сонирхлын зөрчилдөг тийм эд баялагын одоо жижиг буруу усудаа энэндээ нэгтгэл агаад энэ одоо хончор болчиход байгаа юм шиг шүү дээ. Тэгээд жижиг буруу ус үндэстэн өөрийн газар нутагта өөрийн тусгаар тогтолцоо хамгаалаад өөрийн ард түмний эрхшгийг дээдлээд амьдрах болцоо боломжийг хулгайлаад тэрийг хясаад хавчаад байна шүү дээ. Ямар нэгэн аргаар одоо нэг бол колончлоо, нэг бол эдийн засгийг хараад болгоо, нэг бол одоо хүчээр төрөмгийлж алтан бодлого гэж газар нутаг болоод төрлүүн дайрч орж байгаа шүү дээ. Том тусгаар тогтмол юм үгүй хийж шүү дээ. Тэгэхээр энэ чинь яг дахиад нөгөө нэг бид нар хижиг бүрөөсний түүх нөгөө л тухайн өртөөгөр амьдарч байгаа бүхэнчрүүд одоо би болж байгаа юм. Их толгой болоод их атай болоод их хонь болоод скул апек болоод скул дата болоод скул одоо ингээд нэг бүлэглүүд үүсэдэж штэ фракцууд маягийн харах юм. Энд чинь өөрөө хонжир болоод байгаа юм хэлдэг байхгүй. Тэгэхээр бидэнд хонжир турах шаардлагатай байна. Хонжирын дараа бодондаа ч өөр заавал турах шаардлагатай. Хонжир цэцэн одоо бодонч ялангуяа ижин хүү бодончор хүү чинь яг л тэрүүд бас л ингэж төрийг эмгэлэн байгуулж байна гэж эвийг сахиулаад ялангуяа ижин хүү штэ эвийг сахиулаад 5 тусгаар тогтмол 5 тийм эв нэгдлийг сахиулж дэлхийг ямар ч байсан нэг амгалан болох үндэс суурийг тавьсан гэдэг утгаараа бодончор цэцэн гэсэн цол авцсан шүү дээ. Бодончор мөнгөгүй бодончор цэцэн гэсэн цол авцсан. Өөрөөр бодончрын бодондоо ч өөр ноёны үйл хэргийг хийсэн гэсэн санаа шүү дээ. Тэгэхээр нэг бид нар одоо тэгээд яахын хүн төрөлхтөй эвлэлтэнд идэх хэрэгтэй. Том жижиг улсууд хоорондоо нэгнийхээ ашиг хөдөлгөөн зөвшөөрөх хэрэгтэй. Нэг нэгэндээ хүндэлтэй хандах хэрэгтэй. Аль улс үндэстэнд оршин тогтнох эрхтэй байхгүй юм шиг юм. Тэгж төрүүлсэн. Тэгж бий болгосон. Тэнгэрт баг буруу улсын ч хэрэгтэй байна. Одоо хүчрэг болсон улс орнын ч хэрэгтэй байна. Хөгөөд үзэх юм бол бүгдээрээ хөнгөлөлтөөс улбаатай мянган ав готгийн ихтгэл дээр амьдарч байгаа. Тэгэхээр мянган яаж ч хөөсөн гарал үүсээр нь хөөсөн эко язгуураар нь хөөсөн мянган ав готог байгаа учраас мянган ав готор магадгүй султан дараач цөөрсөн ч гэсэн тэд нар тэнгэрийн хүсэл одоо зарлаг таашаалдаар оршин байх л учиртай. Өөрөөр нь хэрэгтэй болж байгаа. Тэгээд тэрийг эвлэлтэн нэгдүүлэх юм хэрэг бодончор цэцэн үеийн бодончор хаадууд мэдүүд их хүчтэй учраас тэрнийг дуудамжуулсан шүү дээ. Тэр төрөкөө гэж тэрийг гэж төрөкөө гэвэл гэж. Олон бодончор эцгүүд мөн бодончор цэцгийг төрүүлсэн алангой жишг эвийг сахиулсан эвийн тэнгэрийн өрн дуудагдж ирсэн байгаа.
Баян дэлхий даяар шүү дээ. Зурган хэлж байгаа юм чи. Тэгээд Шихийн хотод дээдсийн Монголын нууц товчоод хийсэн Тийм Норлсон мөдөр гэсэн үг тийм. тий чатгыг тайлсан юм уу хийсэн. Тэрний талаар та тэрийг одоо за цусны яриа да. нууц товчоо мань яагаад тийм чатгатай болчихв? Одоо уншиг гэвэл уншиж болох уу? Нууц товчоо чинь яг гоо өвдөцөд гэж хэлдэг шүү дээ. Нууц товчоо нэг Монголын нууц товчоо нэртэл байдаг. Нууц бүхэн нэртэй байдаг. Хэлж хэлдэг байсан. Тэгэхээр нэг бас төгөд байдаг л да. Монголын нууц товчоо болохоор алга болох болсон байж байгаа сүүл хараас болсон. Ээжлийг за тэр нь ч ямар ч тач байсан нууц товчийг өдөр Шихийн хотод хийсэн. Хоёрдугаар Шихийн хотод хийж байгаа төрийн их цагч Чингис хааны нууц авсан. Ахаа хүн гэдэг. Гуравдугаар Шихийн хотод хийж байгаа өлөм хин одоо өмнөх хүн гэж түүхэнд бичсэн байдаг. Одоо яаж байгаа Эрдмийн сурсан тамгаа таньж ирээд Эрдмийн сурсан тийм л алта үргэн байгаа шүү дээ. Тэгээд үдээсэд хэлдэг л та нууц товшоо шал өөрөөр хэлдэг. Эхлээд отгийн тамгууд байдаг. Эхлээд отгийн тамгууд. Тэгээд дараа нь отгийн тухайн отгийн түүхүүд байдаг тийм ээ. За энэ одоо олснууд отгийн тамгуудтай байлаа. Олснууд отог хэрхэн яаж бүтэн бий болсон бэ? Эцэнээс яаж бүтэн бий болоод ямар үйл хэрэгтэйгээр ихтэйгээр олснууд амьдарч авсан бэ? Тэгэж хэлдэг гинэ. Одоо мянган утгыг л гэсэн үг биш үү? Бүх утгыг л. За ямар ч байсан их Монгол улсыг байгуулахад олох үзсэн зүудийн тамгууд байдаг. Тамгуудаас задаргаагаад утгуудын түүхүүд байгаа. Тэгээд дараа нь нууц товчоо хэлдэг. Гэж үнзүг ханданд айлцсан. За тэгээд яг бид нар өөрсдөө нууц товчоо тайллаар нь бас зөндөө задлж тайлбарлаж явсан. Өөрсдөө өгч задаргаа хийж байгаа. Мөн чанарыг амин чанарыг төвшин задлж ингэж бүлгийн талаас нь харж тайлбарлаж зөндөө хийж авсан. Тэгээд суучаас яг нууц товчоо өрнөж хотлох ихтэй агуулгын явж байгаа шүүн хөрөгцсөн гэдэг юм байна. Тэгээ яг тэр нэг сайн юм дээр өмнө болох нь хэвчээ л да ямар ч байсан бид нар Шихийн хотод дэгдсэн бодлыг тайлах гайлах явцад ягаад Шихийн хотод дэгдэлээ хорлогдож байгаа гэхээр нууц тавьж байгаараа буюу өөрийнхөө бүтээлээр дамжаад хорлогдсон. Дээрээс Шихийн хотод дэгдсэн бичгийн аргаас нууц тавьж байгаагаас тийм л байлаа шүү дээ. Яг тэгээ тэрний нууц тавьчааны Шихийн хотод дэгдсэн хорлолыг тайлангаа нууц тавьчааны тэр мөн гажуудлыг гэдэг юм уу шун гуйсан гэдэг юм санаатай өөрчлөсөн тэр зүйлүүдийг нь хорлолыг давхар тайллаа л да. Яг тэгэл агч иймэрхүү байдлаар яриад. За тэгээд сүүлийн үйл болох Чингисийн гэрэл төвшөн дээр Икэ моногоо уулын Икэгийн Чингис хааны эзэн бог Чингис эзний гэрэл төвшөн дээр нөө окторгоороо ороод тэгэхээр Чингис хаан гэдэг Чингис эзэн гэж хэлдэг юм байлээ шүү дээ. Тэгээд эзэн бог Чингис эзэн гэж хэлээд байгаа шүү дээ. Окторгоодхыг иргэн цолон тийм юм. тэгвэл Чингисийн гэрэл төвшөө гэж хэлэхгүйгээр эзэн бог Чингис эзний гэрэл төвшөө авраг дээр очсон тийм. Хөдөө арал дээр. За тэнд чинь хоёр үйл болсон. Тэрний эхний үйл болохоор юу байсан? Огт үгээс их авсан нөгөө мянган отг дотроо толгой 108 отг гэж байдаг. Тэгээд толгой 108 отг буюу ЭК 108 отг.
одгийг тамгын амьлуулан байж тамгаар нь амьсан тамгаар нь мянган утгын 108 дэх утгыг Чингис хааны гэрэлд хөшөөний ойрон дээр буй авраг дээр нь болгоод буцаад авраг гарсан од тэнгэрийг нь болсон. Ягаад гэвэл тэр хотууд шүү дээ. Одноос угшилтай усаатай гэсэн утгаар од гэдэг баггүй отог гэдэг үг. Тэгэхээр 108 толгойд од ухтануудыг алтан нарны амин дотроос Чингис хааны зарлагаар хөшөөнд дээр нь мянган нэр байгаа шүү дээ. Тэгэхээр тамган дээр нь болох тамганы амиар дамжуулаад хот руу нь шулбас хийж гисэн. Тэгжээж нөө ЭК Монгол улсыг үнцийг нь тавьдаг 108 ЭК хотгийнхан хэлхийд зарлагтай гэдэг нь дуудлагатай үйлсэрэндээ ороход юм болсон. Зарлагаар болсон гэсэн. Яг Тэнгэрийн 108 толгой хотын 108 толгой хотод ба дээрэс нь 108 толгой хотын утаа отог 216 хотын үлийг өмнө хийжсэн болохоор яг надад бол толгой 108 отог буюу энэ дээр толгойг шилэхгүй юм лээ огторгоор оглоо 108 ЭК отогийн үлийг хийж авсурдгаар учраас энэ өтгөн үлийг хэд болох гайгүй нэгэн байсан л та. Харцангуй нөгөө Дүгийн эцдүүдийн тийм тамгыг бол хорлсон жатгалсан байхгүй учраас энгийн байдлаар ярьсан шүү дээ. Тамгыг амьлуулсан шүү дээ. Нэг их утсаахгүйгээр нууц төвчний үйл дээр чинь бол үлийн хатуу гэсэн шүү дээ. Хоёр дахь том үйл нь болохоор мянганы эклийг тавьсан бай. Мянганы эклийг одоо нөгөө ЭК Монгол улс ба их Монгол улс чинь мянганаар дааж авдаг юм байл л дээ. Одоо нэг хүчирхэг ингээл их Монгол улс байгууллагдлаа гэхэд их Монгол улс дэлхийн дүндэр төртний их мянган жил нэг амгалан байлгах тийм амьдралын суурийг нэгэрлийн суурийг соёлын суурийг юм нэгжийн суурийг тэр ухамсар боловсролын суурийг тавьж өгдөг. Учраас мянганаар үйл хэрэг хэлэгдэж авдаг. Тэгэхээр жишээлбэл нэмдэг баггүй өлөн үжи явахлаар би 2000-ны түүхийг хэлсэн юм аа гэд Чингис хааныг их хаан болох үнцийг тавиад хөтөлмөсийн их сургуулаар дамжуулж их Монгол улсыг босгох тийм үсийг зэхэн гэлцэн үнийг үйл хэрэг өөрөө 2000-ны түүхийг хэлсэн байсан гэж айлцсан байдаг баггүй. Тэгэнгүүт өөрийнх нь 1000-ны үйл хэрэг одоо Чингис хааны үйл хэрэг их Монгол улсыг байгуулсаар төгсөөд одоо дахиад дараагийн 1000-ны эхлэлийг тавих ЭК Монгол улсыг байгуулах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр 1000-ны эхлэлийг тавьдаг тусгаар цаг хугацааны иргэшээлтэй гэдэг юм уу, эвгээлтэй цагийг эзэгэнсэн их хадад, цэтэд, мэрэгд, өрлөг, баатар, жанжид гэж байдаг юм тусдаа. Нөгөө тэд нар хаанаас эхэлдэг гэхээр толгой 108 отгосоо язгууртай үндэстэй усаа гаргалтай байдаг. Тэгэхээр толгой 108 отгийн тамгыг идэвхжүүлээд толгой 108 отгийн үйл хэргийг газар дэлхийд зарлагдсан болгонгуудаа яасан гэхээр мянганы эхлэлийг ихлээр бас зарлигийг давхар өгч байгаа байхгүй. Тэгэхээр маш тийм далайцтайгаар үйлэндээ орно гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө мянганы цаг хугацааны эцдийн үйл хэрэг мянганы ЭК буюу эхлэлийг тавьсан тийм цагийн үйл хэрэг хийсэн л дээ. Яг гоо энэ үйл хэргийг хийгээд болно. Хэрхий хийгдсэн, хийж чадсан уу, докторгүй экэтэй ихрэд холбоос байсан уу, дараа нь үеийн төсөл докторгүй экэгийн холбоос мөн болгон дээр бий болж чадсан өндрийг бид нар мэдрүүлээ шалгаа явуулсан шүү дээ. За тиймэрхүү байдлаар ингээд нийтдээ бид нар чинь 16 үйл баг хийчихвээ 8 оны 7 хоногийн турш 8 өдрийн турш
Тэгээд дандаа авторгон үйл хийсэн гэдгийг л бодох хэрэгтэй. Зарим үйлүүдээ бас тусад нь дэлгэрүүлж бас подкастаар оруулъя тий. Их том задарч. Том задарч байгаа тэгээд их л сэтгэлгээнийхээ цар хүрээ барьерыг их өргөн байлгах чийжээд авторгон үйлийг хөтөлмөсийн одоо сүүлийн үед хийж байгаа үйлийг хүмүүс ойлгох боломжтой болоод байна л да. Тэгээд бас нэг дашин хэлэхэд хороо дэлхийн уужим хийх юм их байна гэдэг шиг авторгон ертөнц нөгөө эндөө өргөн дэлгэр байна. Хийх юм маш их байдаг юм байна. Тэгээд мянганы ихийг тавьсан үйл чинь одоо авторгой дотор цаашаа задраад явгод дөрвөн хязгааргүй орон зай гэж үздэг. Тэрний нэгэн цаг хугацаа хязгааргүй гэж үздэг. Тэгэхээр нөгөө цагийн цаг хугацааны хязгааргүйгаас зарлагдаж мянганы эко гэдэг үйл хийгдсэн. Тийг л авах хэрэгтэй. Тэгэхээр хязгааргүй үйл рүү орж байгаа зарим үйлэр. Энэ нөгөө нэг юусоо мөнхөг тэнгэрийг дэлхийг хямгалан болгох үйлэр ийм өргөн цаг үедээ далайцтай хийгддэг юм байна гэдгийг л ойлгочвол зөвхөн дэлхийг засах гэж оролддог юм байна гэдгийг бас ойлгож байна. Дахиад дээрээс нь монголчуудын цаана авторгын эзэд хүртэл байдаг юм байна. Тэгэхээр тэнгэр язгууртай гэдэг нь авторгын язгууртай юм байна гэж бас болчихж байгаа. Тэгэхээр цагийг эзэнсэн их хаалгууд маань ихээр огтгүй үйлийг хүртэл хийж авдаг байжээ. Тэгээд цаашаа өшөө дэлгэрээд юм үйл хийх таашгүй гэж мэдчихгүй л явж байна. Оногцсон юм хийгээл явж штэ. Яг оногцсон цаг үйл хэрэгүүдээ хийгээл явж байна. Авторгын номын үйл ингэж хийгддэг юм байна. Тэгэхээр бид ямар ч байсан хийсэн үйлээрээ архины төвчээ, оюуны төвчээ, сэтгэлгээнийх нь хаалт болтыг болохоор тэлхэмсэн гэсэн зорилгоор хийсэн үйлүүдээ ингэж тайлбарж байгаа. Маш олон үйл хийж явахдаа бас тэр болгоо ингэж тайлбарлахгүй бас явж исэн учраас яасан зүйл хүмүүс маань бас хөтөлмөсийн юу гэдэг юм бэ гэдэг нь ойлгохгүй, зарим нь болохоор ганц нэг постыг харчингуудаа лаа хизээ тийм үйл хийсэн гэдэргээд яриад байдаг. Тэгээд тэгж бас болдгүй юм байна гэдээ бас машин хэлчихээ. За тэгээд дараагийн үйлүүд ямар үйлүүдийг хийгээд таашгүй гэж мэдчихгүй одоогоор гэхдээ дэлхийг сайхан болгох үйл өндөрлөөгүй дүүрээгүй магадгүй дөнгөж хийж магадгүй юм. Эдгээр л марсаа ойлгож байна л та. За ингээд энэхүү Хэмтгий аймгаар аялангаа бас өндөр том дээд огторгын үйлээд өргөсөн үеийн подкастыг инхүү өндөрлөж дүүргэж байна. За тэгээд та нар маань тодруулж асуух зүйл байвал комент хэсгээр бичээрэй. За талархлаа.